очоод энэ тэмцээний явц миний санааг зовоож байгаа нэг асуудал байнамаа. Манай одоо кикбоксинг одоо тамирчид одоо боксинг тамирчид багаараа маш сайхан бэлтгэжсэн. Азийн наадамд орно гэж төлөвлөжсэн. Аль одоо 2007 оноос төлөвлөгөө гаргаад 2 жил одоо тасралтгүй бэлтгэж хийчихсэн юм байж байгаа. Тэгтлийг одоо 10 одоо 4 хоног үлдчихэд шүү дээ. 14 хоногийн дараа наадам бэлтгэж байгаа. Одоо бид нарт энэ одоо наадамд оролцох санхүүг шийдээг. Тэг эцсийн мэдээ хугацаа 2 хоногийн дараа. Тэд одоо тамирчид маань одоо бэлэнгөх одоо оролцоход одоо амжилт үзүүлэх юм өндөр одоо төвшөнд бэлтгэж тамирч маань одоогоор зардал байна. Үнэхээр одоо ерөнхий нарийн дагуулдаг санаа зовоосон ийм асуудал байна. Тэгээд энэ ташрамд бас энэ кикбоксыг дэмжиж, кикбоксд одоо туслая тийм энэ залууд дэмжихсийн байгууллагууд сайн санаад хүмүүс бол бас манай нэвтрүүлгийн турш тарж байгаа манай нөхцөнд холбогдорой гэдгийг бас хэлье. Ямар ч байсан Монголын боксчд бол энэ наадамд бол оролцох юм бол одоо медаль авах нь мөрөн одоо боломжтой байгаа. За одоо энэ дулааны 2 дугаар үед харагдаж 2 дугаар үед төгсгөл тийм ээ. Ер нь энэ төвчл өрсөлдөж чинь тэгээд энэ Тэмээс гар нь бас нэг баг зэргийн гинтэлтэй байх шиг байна. 2007 энэ одоо тэмцээн дээр чинь ер нь хамгийн одоо их бүхий хүн бол одоо ийж шүүгч гэж хүн байдаг. За энэ хүн л одоо докторлох гэсэн бол холбооны өдөр төгсөөл холбооны одоо эрх мэдлэг хүмүүс бол юу ч хийж чадахгүй. Тэр хамгийн одоо эрх мэдлэг бүхий одоо эмчид одоо энэ тэмцээн захирагддаг гэж боддгийн да дөрмж юм тийм байна. Тэгээ эмч маань л одоо тоглох гэсэн бол тоглох үргэлжлэн зогсох гэсэн бол зогсон. Тэгээ яг сая эмч үзчихэд бас дулааныг үргэлжлүүлэх боломжтой гэж дүнсэн байна. За одоо лаас өрөнгийн товтлоод дайраад эхэллээ гэдэг энэ Бэлиний энэ Осрос ингээд тайлгчд үгүй л дээ. За энэ рингэнд манай энэ Алхабаатар гэж шүүж юм. За Алхабаатар маань 2003-аас 2004, 2005 онд одоо кикбоксинг тамирчин байсан. Кикбоксероо олон улсын аврах шилрухал тэмцээнд бас амжилттай оролцож исэн юм тамирчин. За тэгээ одоо энэ одоо кикбокс тоглож исэн тамирчин маань одоо шүүгч болчихсон. Рингэнд одоо шүүж юм. За одоо дулааны 3 дугаар байд шийдвэрлэх 3 дугаар харагдаж байна. За гарын зүүн баруун гарын хүчтэй зөвлөдөг болсон. Зөвлөдөө оруулж. За бүгдийг нэмэрч хариу зөвлөдөг. За одоо 3 дугаар үед бол лаасер маань жоохон дайраад урагшаа нэлээд гарын одоо товтлогоонууд оновчтой товтлогоонууд дулааны үргэлжлүүлж байна. За төгөл дээр бол бас хөлийн ер нь их тийм хуулгаар жигд юм тамирчин байна шүү дээ. Тэгээд яг нь Монголын кикбокс дулаан спортын дэргэдийн Мишель кикбокс төв гэж энэ кикбоксийн шигшээ багийг одоо ажилуулах зорилго өгөх ийм клуб байдаг. Тэгээ энэ клуб маань бас энэ эсгэрээдүйтэй тамирчдыг одоо нэгдсэн одоо мэрэгжлийн одоо төвшөнд ингэж бэлтгэж шигшээ баг үрдүүлдэг байгаа. Тэгээ энэ одоо кикбоксийн уралдаан тэмцээнүүдээс бас дараагийнхаа бас тамирчдыг бас сонгож авч ингэж одоо шигшээгийнхаа бүрэлдэхүүнийг одоо өргөжүүлдэг ийм одоо журамтай. За энэ дээр бол лаасер маань гарын одоо товтлогоонод их оновчтой болж байна. За хөлийг хөлөөрөө маш амжилттай хамгаалаад гарын товтлогооныг амжилттай өргөжлүүлж байгааг харж байна. Тэгээ энэ бол бас хүндэл тулаан болж байна л доо. За арай одоо угсраасан гэж ярина тийм ээ цохилтууд оновчтой болсон шулуун хажуугийн ялангуяа урд гарын хажуугийн цохилт бол их оновчтой болоод байгаа шүү байна. За одоо 3 дугаар үе хин одоо дайчин хин одоо төвчээртэй явснаас ялтыг авч болно. Ер нь эхний 2 үе бол хоёулаа бол энэ тэнцүү сайхан өрсөлдсөн. Одоо 3 дугаар үедэр л одоо шийдвэрлэх үе. Хин одоо олон оноо авч хин одоо дэвсгэр төвчээртэй урагшаа аван тэр нь одоо ажлыг өөртөө эргүүлэх боломжтой. За төгөлдрийн хөлийн цохилтууд бол тун одоо боломжийн ийм цохилтууд ирж байна. Лаасрынгийн гарын цохилтууд бас хүчтэй бол ирдэг. Тэгээд төгөлдөр бас аюус амжилттай хамгаалж байгаа харагдаж байна. Одоо ер нь хин урагшаа явсан л ер нь хожчих ийм л одоо боломжийн ийм л одоо болцолтой юм тулаан болж байна. Лаасрынгийн гарын товтлогоонууд яг одоо хүч бэр тэнцүү ийм одоо хоёр тамирчин хоорондоо таарсан байна.
Жинта яг адилхан гэж хэлж болохоор чансаа яг адилхан юм одоо тамирчид байна. Яад 3 дугаар үед босоод хэдхэн одоо минут хэдхэн секундд мэдээж үлдсэн байгаа. Хин одоо оновчтой ажлын оноо хаан тэр л одоо хожих юм боломжтой харагдаж байна. Жианга одоо урагш яваад өгтлөө одоо заасаа зүүн гарын одоо шулуун цохол саасрынгийн хэмжилттэй болсон. Хоёр нь тулаан бол тун өрсөлдөөнтэй явагдаж байна. За ингээд 3 үе бол 2 тамирчин маань залуу тамирчин маань их өрсөлдөөн тим сайхан тулааныг үзүүллээ. Тэгээд энэ тулаан бол одоо Мутай биш одоо кикбоксинг дүрмээр явагдсан ийм одоо тулаан 3 минутаар 3 үе олон улсын одоо зөвшөөрөгдсөн лоу кик гэж одоо доогуур шиглэх дүрм гэж байдаг. Энэ дүрмээр одоо зохиогдсон юм тулаан. За Улаанбаатаргаас Мишель кикбокс дүн цагаан чон харуул хамгаалтын тамирчин Лаасүрэн одоо өрсөлдсөн. За ингээл Лаасүрэн одоо шүүгчийн санал нэгтэй шийдвэрээр энэ одоо ханц тулаанд одоо хэлт байгууллаа. За энэ тулааны шагналыг одоо манай энэ одоо тэмцээний ивент итгэж Hera Foods компани одоо ажилтан Ламсүрэн гардууллаа.